Би нэг тодорхой хоёр юм асуучихъя. Нэгдүгээрт за гар гараа дагаж ганцэг гуяа дагнаа. Ард түмэн биднийг сонгосон гишүүдийг 126 гишүүнийг сонгосон. Гишүүд бид сайдыг томилж сонгосон шүү. Тэгээд тэрнээс цааших дээр бол толгой эргүүлж болохгүй. Энэ дээр одоо манай очроод гишүүн, Жангабел гишүүнээр зохион байгуулалт хийлгэе. Тэгээд ойрын үед бас бид уулзаж аль үйлдвэрчдийн бодлогын байнгын хороо одоо энэ яамныхаа үйл ажиллагааг дэмжиж бас бэрхшээлтэй зүйлүүд нь гарц гаргалгаа гаргах гэж уулзалт зохион байгуулалт хийнэ. Ажил хэргийн уулзалт хийхгүй бол мэдээлэл нэлээд овоорсон байна. Нэгдүгээр, хоёрдугаарт удаа дараа ярьлаа. Ер нь бол засгийн газар боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч гурвыг базар дээр, зах зээл дээр гаргадаг шүү. Үндсэн хуулийн 5-4-т бүх хэвшлүүдийн сайн сайхны төлөө төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Бид төрийн зохицуулалтаа эдийн засгт амьдарч байгаа. Өөр маш олон оронд энэ хөрш орнууд ч ялгаагүй. Эрчим хүчнийхээ үнийг захилгаан дулаанаа базар дээр гаргаагүй байгаа шүү. Зах зээл дээр, хар зах дээр гаргаагүй байгаа. Онцгой анхаараарай. Энэ одоо та нарын зүгээс нэлээд олон удаа хэллээ. Одоо өртөг хүрэхгүй байна гэж байна. Одоо би Өмнөд Африкийн бүгд найрамдах улс чинь нүүрсэн дээр амьдардаг улс. Нүүрс ихтэй л те. Тэгээд захилгаан эрчим хүчний нүүрсний станцуудаасаа бол улс орноо зарим жилүүд бол бүр үн төлбөргүй захилгаан дулаанаар хангаж яасан тохиолдлуудыг би одоо мэдээлэл авч яасан шүү. Тэгэхээр энэ дээр одоо хоёр зүйл ярья. Нэгдүгээрт яг энэ эрчим хүчний салбар дээр одоо ёстой өөрийгөө золиослоод нэр хүндээ ч гэсэндээ өгөөд яг энэ салбараа аврах га зүтгэж байгааг бол бүр туйлын ойлгож байна. Тэгээ энэ салбар нь ойлгож байгаа ч юм уу ч юм уу. Тэгэхээр миний тодруулж асуух зүйл гэвэл одоо чуулган дээр би 4 удаа өгүүлж байсан. Одоо чуулган сайдын нүдэнд бол би их адуулж харагдсан байх. Миний нүдэнд бол та их адуулж харагдсан. Энэ эрчим хүчний одоо та ярьж байна нэг гийгүүлээд байх юм байхгүй нэг жоохон нэмэгдсэн л гэж байна. Өртөгчөөд хүрээгүй л гэж байна. Гэхдээ та нарт бол одоо найталт бидэнд бол хатгаа болчиход байгаа шүү дээ. Гөөмө олон жижиг дунд үйлдвэрлэгчнэр дампуурж байна цаанч. Тэгээ тэн дээр тооцоо судалгаа байгаа юу гэсэн ерөөсө хариулаагүй. Маш их олон ажилгүйд ядуурл энээс болж дампуурж байгаа. За дүүрсэн хэрэг орилуусаар байгаад мань мэтэ орилуусаар байгаад нэмлээ. Эрчим хүчний салбарынхны цалин нэмэгдсэн үү? Би ховдод уулзалт хийлээ, Баян онгорт уулзалт хийлээ, юус нэмэгдээгүй л гэж надад хэлсэн шүү уулзалтан дээр. За тэр тодорхой төл 10% нь ерөөсөө амтчгүй хамарчгүй байна. Тэр тодорхой мэдээлэл өгөөч. Нэгдүгээр. Нөгөө 1.3 их 80 гээд хоёулаа чуулган дээр ярьжсэн тэр өр төлбөрөөс юу буусан бэ? Энэ эрчим хүчний салбарт бол авилгал нь үргэлжлээл гээд яриад байна. Зөндөө олон том компаниуд яг энэ сонгуулийн үеийн хандив өгдөг хамгийн том компаниуд чинь эрчим хүчний тендер авдаг компаниуд байгаа шүү дээ. Энэ авилгал буурсан уу? Энэ дээр ямар нэгэн үр дүн гарсан уу? Одоо энэ захилгаан дулааныг нэмчүүл тэгэл цэнгэлээ манлаад хүрлээл гэж ярьж байгаа л нэмсэн шүү дээ. Яг гоо хойшлуулсан байж болно. Тэрэн дээр за миний асуулт нь саяны асуулт байна. Хоёрдугаарт за чөлрөн сайдаа таны бодлого дээр харин ёстой нэг дэмжих ёстой нэг юм байгаа шүү. За Трамп цаадах чи одоо нүүрс рүү буцаад орчлоо. Бид нүүрсэн дээр амьдарч байгаа. Ер нь нүүрс хэрэггүй шүү. Сэргээгдэх рүүгээл энэ бол зүгээр домог шүү. Энэ бол бас л их болгоомжтой хандах хэрэгтэй. Нүүрсэн дээрх одоо захилгаан станцуудаа бол биднээс бодлогоор дэмжих хэрэгтэй. Энэ нэг ийм үлгэрт итгэж ягаад бид нүүрсээ тэр чигтэн зүгээр л шороогоор нь зөөж гаргах гэж байгаа тэнэглээ зогсоогоод энэ нүүрсэн дээр ядаж энэ 5 толгойн захилгаан станцаа хэрэгжүүлэх тал дээр энэ оюу толгой мафад элссэн юм шиг сарайлж энэ $200 сая орчим төлбөрийг Монгол хизээ авах уу? Энэ 5 толгойн захилгаан станц дээр одоо хэдүүлээ яг хизээ үр дүн гаргах уу? Энэ одоо бүр солиорсон юм шиг Баян нуурын мафад бид эзлэгдсэн юм шиг санагдаад. Энэ хизээ манай байнгын хороноос ямар тушаал тогтоол гаргах уу? Та нар ганцаардж байгаа бол энэ дээр бид хамтармаар. Миний асуулт. За тэгээд салбар унах гээд байна. Юм нэмэхгүй бол болохгүй байна л гэж байна. Үнэ.
Одоо энэ янзаараа тэгээд зүтгэх юм бол бид лаага барина гэж л хэлээд байгаа шүү дээ. Тэгээд одоо тэг үрдүн реформ нь хаана яваа юм бэ? Олон толгойтой л боллоо. За би ингээ 3 асуулт асуучих шиг боллоо. Хариулт авъя. За Ганбаатар даргаыг одоо ойлгож дэмжиж байгаад маш их талархаж байна. Танай асуултанд хариулъя. Эхнийх нь цалин нэмэгдсэн үү гэж байна. Энэ 2024 оны 11 сарын 15-наас хойш цахилгаан дулааны үнийг өртөгт ойртуулах гэж жоохон ярьсан. Би та нарт урд нь ч хэлсэн энийг нэмчих юм бол цэнгэлийн манлаад хөргөж чадахгүй. Энэ алдагдлыг жоохон баасгах байгаамаа л гэсэн. Тэгээд ийм зүйлийг ярьсан. Яг ажиллагчдын цалин 2023 оноос 2025 он хүртэл цалин одоо жил болгоно 10% нэмсэн. Энэ нэмэлтэнд одоо сая 546 тэрбум төгрөгийн 229.8 тэрбум төгрөгийг нь урд нь байсан цалингийн өсөлт болно өөрөөсөө цалин явж байсан энэ оны 4 сарын 1-ээс дахиад 10% нэмэгдүүлэх дөрвөн амжилт компаниудын эрчим хүчний салбарынхныг нэмэгдүүлэхээр тооцож зорилт төвшин баталсан байгаа. Энэ дагуу явж байгаа. 229.8 тэрбум төгрөгийг энэ зарцуулсан. За шинэ эх үүсвэр болон Оросын улбаны улсын импортын цахилгаан эрчим хүчний үн нэмэгдсэн. Тэр шинэ эх үүсвэр гэдэг дотор одоо бөөрөлжөд орно. Энээс шалтгаалаад 108.3 тэрбум төгрөгийг тэр үнийн өсөлтөнд зарцуулахаас онд аргагүй. Импортын үнийн өсөлтийн зөрүүнээс бөөрөлжөд тосон цэнгэл батарей хуримтлал болно импортын үнийн зөрүү. За нөөцний уурхаанууд төмөр замын нөөц тээвэрлэлтийн өртгийг нэмж өгсөн 102.5 тэрбум төгрөгөөр нөөцний үн болон төмөр замын тээврийн өсөлт. Энэ дэр 102.5 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн. Засвар одоо шинжилж тэн ажил дээр бол 77.1 тэрбум төгрөг. Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай улаастын эрчим хүчний систем КЭТ том зайд, КЭТ баг зэрэг одоо хэрэглэгчтэй учраас алдагдал өндөр байдаг. Энийг улсын төсвөөс татаас өгөө болсон учраас 28.3 тэрбум төгрөгийн зарцуулаад нийтдээ 2000 бүгдийг нь орж ирсэн мөнгийг найдваргүй авах болгочихгүйгээр нэгт өргөлдөөгүй бүрэн авсан тохиолдолд 546 тэрбум төгрөг орж ирэх юм байна гэж тооцоолж байгаа. 2025 онд бүгдийн авсан тохиолдолд ийм зөвлөд зарцуулахаар тооцоол хийгдсэн байна. Гэдгийг та бүхэнд хэлье. За 5 дулаан цахилгаан станцын тухайд бол одоо тендер зарлахын тулд одоо манай худалдаа авалт тендерийн тухай хуулиар EPC гэрээ зөвшөөрөхгүй байгаа. Заавал зураг төсөв хий гэж байгаа. Тэгэхээр манай эрчим хүчний салбар дээр юу болж байгаа вэ гэхээр зураг төсөв хийхин тулд аль нэг технологиг өрчилж сонгоод тэгээ зураг төсөвтэй болно. Тэгэх юм бол тендер зарлаач нэмэр байхгүй. Аль нэг шууд давуу байдал болгочихно. Ийм одоо тендерийн хуультай болжээ Монгол улс. Одоо 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа юм байна. Энийг засахын тулд одоо эрчим хүчний тухай хууль оруулж ирнэ. Дарга. Та бүхэнд энэ эрчим хүчний тухай хуульд дагуулад төр хувийн хөгжлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай юм 3 хуулийн төсөлд өөрчлөлт оруулж ирж байгаа. Энэ бол нөгөө англи цэцэг гишүүнтэй яриад байгаа том одоо реформын хууль гэдэг дээр биш. Би наан бол зөвхөн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тулгамдж байгаа асуудлаа шийдчихье. Том юм яриад ямар ч үрдэн гарахгүй байснаас нэмэлт өөрчлөлт шийдэхэд байж хагаад тэгээд тэр англи цэцэг гишүүнтэй ажил ингэж хийх нь бол тэгээд тэр өөрчлөлтүүдийг тусгаад явна үз гэсэн ийм байр суурьтай байна. Англи цэцэг гишүүн мэднэ. Би бол энийг бол нэг 5 сарын 20-наас өмнө би өөрийнхөө санаалж байгаа хуулийг бол нэг 5 сарын 20-наас өмнө улсын хурлд өргөн марчна. Хаврын чуулганаар ихэд баталж өгөөч гэж гоохож байгаа. Тэгсэн тохиолдолд 5 дулаан цахилгаан станцыг ажил туристийн байнгын орон эрчим хүчний хаам хоёр хамтраад болчих байгаа л гэж бодож батлуулсан тохиолдолд.